Соём хөтөлбөр. Хууль зүйн мэдээллийн соём хөтөлбөр. Сонсогчдоос ирүүлсэн асуултад мэргэжлийн хүнээс хариулт тайлбар авч хүргэдэг соём нэвтрүүлэг эхэлж байна. Эхний асуултыг Монгол Улсын их сургуулийн оюутан Инх цэцэг ирүүлжээ. Би өвлийн амралтаараа Дорнод аймаг руу явсан юм а. Замын зардлаа хэрхэн буцааж авах вэ? Ямар материал бүрдүүлэх вэ? Нэг талын зардал олгох уу, хоёр талын зардлыг олгодог уу? Хөдөө орон нутгаас амраад буцсан хугацаа нь өвлийн амралтын хугацаатай таарах ёстой юу? Цагаан сар өнгөрөөгөөд нийслэл рүү буцсан юм а гэж асуусан байна. Таны асуултыг бид боловсролын зээлийн сангийн зорилттой хөтөлбөрийн албаны дарга Дэлгэрмаагаас тодрууллаа. Засгийн газрын 2011 оны 102 дугаар тогтоолын дагуу оюутан суралцагчид 500 км-ээс дээш харьяад ирсэн буюу очисон буюу ирсэн замын зардлыг нийтийн тээврийн жишгээр олох журам одоо хүртэл хүчинтэй үйлчилж байна. Энэний дагуу оюутнууд өвлийн амралтаараа харьяад 500 км-ээс дээш километрт харьяад аваад ирсэн бол хоёр талынхаа пледийг сургуулийнхаа сургалтын албанд иргэний үнэлгээ хамт, хуулбарын хамт олгоно. Тэгээд эндээс харж агаад үнэхээр тэр оюутны плед хараад үнэхээр үнэн зөв байна уу, хугацаандаа ирж очисон байна уу гэдгийг талаар хараад материалууд бүрдүүлээд манай зээлийн санд авчирж өгөөд тэгээ эндээс хяналт тавиад төлбөрийг сургуульд шилжүүлдэг. 2018-аас 19 оны хичээлийн жилийн оюутны замын зардлын 5 цаг хийж эхлэх гэж байна. Ягаад гэвэл оюутнууд яг төрийн болон төрийн бусамжийн оюутнуудын амралт бас нэг 7-оос 14 хоногийн хугацаанд наанцсан байгаа. Тийм болохоор оюутнууд энд сургалтын албад сургууль дээрээ материалаа аваад бүрдүүлээд боловсролын зээлийн сан дээр авчирч олгоно. Энэ 2019 оны сая хагас жилийн хичээлийн байдлаар бол ихний мэдээлэл орж ирж байна. Плед олохоо байсан. Яг нөгөө нөтийн баримттай ирж очисон хугацаатай баримт өгдөг болсон байна гэж ирж байна. Яг энэ материалыг аваад бид он сартаа тухайн сургууль яг хэдэн сарын эднээс амраагаад хэдэн сарын эдэн хичээл орсныг хараад бид нар олгоно. Үнэхээр хичээл таслаад буюу хүндэх шалтгаангүйгээр яг энэ хичээл орсон буюу амралтын бус хугацаанд яваад ирсэн оюутны замын зардлыг олохгүй яг сургуулиас заасан хугацаанд амралтын хугацаанд амраад ирсэн оюутны замын зардлын санхүүжилтийг олгоно. 500 км-ээс дээшгээр баруун таван аймаг орж байгаа. Энэ дээр нэмээд зүүн талын аймагаас Дорнод, Дорногой ордог. Хууль таны амьдралд хууль зүйн соём нэвтрүүлэг. Нэвтрүүлгийн 32/18-32 дугаарт Булган аймгаас оюун жаргал холбогдож асуулт асуулаа. Би нэгэн хувийн компанид менежер хийдгээ. Сүүлийн 2 сар тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. 6 дугаар сард жирэмсний эмнэлгийн хуудасаа авах хүн 1-р сард ажлаасаа халагдаад үргэлжлүүлэн сайн дураараа нийгмийн даатгал төлбөл надад жирэмсний болон амарцсны тэтгэмж олдох уу? Мөн ажлаас халагдсны тэтгэмж авах уу гэж асуусан байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хилцээний үйлчилгээний тасгийн дарга Гэрэл цэцэг таны асуултад хариулна. За энэ хүний хувьд бол 1 сард ажлаас халагдж байгаа юм байна. Тэгэхээр үргэлжлүүлээд нийгмийн даатгалын шимтгэлээ таслахгүй сайн дураар төлнө гэдэг нь бол маш зөв. Төлж явах хэрэгтэй. Ажилгүйдлийн тэтгэмж дуусаад жирэмсэн амарцсны эрх үүсэх юм бол авч болно. Ажлаас халагдсны тэтгэмжээ авч дуусаад үргэлжлүүлээд жирэмсэн амарцсны тэтгэмж авч болно. Харин ажилгүйдлийн тэтгэмж авахдаа энэ хүн маань 24 сар төлсөн, сүүлийн 9 сар тасралтгүй ээжэж ажилгүйдлийн тэтгэмж авна. Энэ хүн маань болохоор сүүлийн 2 сар тасралтгүй л гэсэн юм бичсэн байна. Тэгэхээр энэ хүн нийтдээ 24 сар буюу 2 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. Түүнээсээ ажлаасаа одоо чөлөөлөгдөхийн өмнөх одоо энэ сар чөлөөлөгдсөн байлаа гэд 18 оны 12 сараас урагшаа тасралтгүй 9 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол ажилтгүйд л авна. Тэгж төлөөг бол олдохгүй гэсэн. Дээрээс нь жирэмсэн амарцны нийтдээ 12 сар сүүлийн 6 сар тасралтгүй төлсөн тохиолдолд авна. Тэгэхээр энэ хүний 31 нийдэл бас хэдэн сард болох нь гэдгээс хамаараад жирэмсэн амарцаа олдох болтохгүй. Манайхан чинь яг нөгөө халагдах юм уу? Яг бол ингээл жирэмслэл ирэхээр л ингээл даатгалыг төлөх байсан юм уу гэдэг рүү ороод идэг л да. Өмнөөсөө угаасаа төлөө явж ирсэн, төлж явж байгаа, чөлөөлөгж байгаа, төлж явж байгаа, жирэмсэж байгаа хүмүүстд ямар ч асуудалгүй. Тэгэхээр асуудал гарч байгаа хүмүүс хаана байна вэ гэхээр нөгөө төлөхгүй явж байгаад гинт одоо жирэмсэлтэх маань эрсдэл тийм ээ.
Эрс гараад ирэнгуут л энийг ингээл асуудаг юм л да. Тэгэхээр одоо би эндээ шууд болно гэх юм бол дараа нөгөө манай ашрын ажилгүйд нь тасарсан авах боломжгүй юм уу, жирэмсэн авах боломжгүй байсан бол танаа нэг хүн 10 дугаар болно гэж хэлсэн гэл бас нэг явцдаг тал биш те. Тэгэхээр өөрсдийнхөө одоо тэр юунуудыг нөө сайн харах хэрэгтэй. Яг үндсэн бичиг баримтаа авцраад харьяа дүүргийнхаа нийгэм татглаас асуух хэрэгтэй. Та бүхэн асуултаа манай редакцийн 32 18 32 дугаар залгаж хэлхээс гадна 88 тэг 3 29 50 дугаарын утсанд зурвас илгээгээрэй. Зурвас илгээхдээ хаанаас хэн холбогдож байгаагаа заавал бичээрэй. Мөн асуултаа тодорхой бичиж ирүүлээрэй. Та манай соёмб нэвтрүүлгийг даваа гарагийн 10 цаг 5 минут, 18 цаг 20 минут, мигмар гарагийн 10 цаг 35 минутаас хүлээн авч сонсоорой. Энэ удаагийн нэвтрүүлэгт тэтгэвэр тогтоолттой холбоотой 2 асуулт ирсэн байна. Булган аймгаас холбогдсон Батчулууны асуултыг эхлээд сонсъё. Би 1962 онд төрсөн 57 настай эрэгтэй. 1982-оос 1985 хүртэл цэргийн алба хаасан. 1985-аас 1994 он хүртэл ажилласан жил маань хөдөлмөрийн дэвтэрт баталгаажсан. Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль хэрэгжихэд 5 жил тооцуулсан. Гэтэл энэ 5 жилд малчнаар ажилласнаа нотлох гэхээр аймаг сумын архиваас малын А дансны хуулга олдохгүй байх юм. Мөн 2000 оноос хойш өнөө хүртэл тасралтгүй мал маллаж амьдарч байна. 2015 оноос хойш сайн дурын нийгмийн даатгал төлж байгаа юм. Би малчнаар тэтгэврт гарах хүсэлтэй байна. Болох уу? Би ямар болцол хангах ёстой вэ гэж асуусан байна. Таны асуултад нийгмийн даатгалын ерөнхий газрын тэтгэврийн асуудал хариуцсан мэргэжилтэн нар мандах хариуллаа. За сайн байна уу? Булган аймгийн Эргэн Батчулууны асуултанд хариулъя. За энэ хүн малчнаар өндөр насны тэтгэврээ тогтоолох хүсэлттэй байгаа юм байна. Малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолохын тухайд нийгэм даатгалын тухай хуулийн 4-7-гийн 1-д зааснаар нийтдээ 20-с доошгүй жил, үүнээс 15-с доошгүй жил малчнаар ажиллаж, нийтдээ 20-с доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлснөөс 15-с доошгүй жил малчнаар ажилласан байж, эрэгтэй 55 наснда өөрөө хүсвэл малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолох эрх нь үүснэ гэж хуулиндаа заасан байдаг. За энэ хүний хувьд ажилласан жилийн тухайд 82-оос 1985 оны хооронд цэргийн бүтэн 3 жилийн алба хаасан байвал энгийн 4.6 жил болно гэсэн. За 1985-аас 94 оны хооронд 9 жил ажилласан байна. Тэгээд 95-аас 2000 оноос нөхөн даатгалын хуулинд хамрагдаад 5 жил хамрагдсан байна. За нийтдээ ингээд 2000 оноос хойш малчнаар мал малж байсан боловч энэ хүн 2015 оноос хойш сайн дурын нийгэм даатгалын шимтгэл төлсөн гэж би ойлгож байна. Тэгэхээр энэ хүний хувьд 2000 оноос хойш гэдэг нь 15 оноос 19 оны хооронд 4 жилийн шимтгэл төлөлттэй байна гэж би ойлгож байна. Тэгэхээр энэ хүний хувьд бол нийтдээ за ойролцоогоор 22 жил орчим болж байгаа юм байна. Тэгэхээр яг наривчилсан ажилласан жилээ тооцоолохын тухайд бол яг Харьяа аймаг сумынхаа нийгэм даатгалын тэтгэврийн байцаагчтай хөдөлмөрийн дэвтэр болон нийгэм даатгалын дэвтрээ барьж очиод яг ажилласан жилээ тооцоолох ёстой. Малчнаар ажилласнаа тогтоолохын тухайд бол Харьяа аймаг сумын малчны зөвлөл гэж зөвлөл байгаа. Тэр зөвлөлдөө 10-аад бичиг баримт байх ёстойгоос ганц нэг ч юм уу тийм ээ энэ хүн малчнаар ажиллаж исэн гэдгээ нотлоод очих юм бол энэ хүний малчнаар ажилласныг нь тэр малчны зөвлөл маань одоо тогтоогод өгчнө. Тэгэхээр та нийтдээ 20-с доошгүй жил нийгэм даатгалын шимтгэл төлснөөс 15 жил нь малчнаар одоо ажилласнаа тогтоолгочих юм бол та малчнаар өндөр насны тэтгэврээ тогтоолгож болно гэсэн үг. Тэгэхээр та Харьяа аймаг сумынхаа тэтгэврийн байцаагчтай одоо материалаа аваач өгөөд малчны зөвлөлдөө бас ажилласан малчнаар ажилласнаа тогтоолгоод хэрвээ энэ болцлоо хангах юм бол өндөр насны тэтгэврээ тогтоолгож болно. Булган аймгийн малчин Батчулууны асуултад нийгмийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтэн нар мандах хариуллаа. Та манай соёмб нэвтрүүлгийг даваа гарагийн 10 цаг 5 минут, 18 цаг 20 минут, мигмар гарагийн 10 цаг 35 минутаас хүлээн авч сонсоорой. Цэргийн тэтгэвртэй холбоотой асуултыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас давааж яв асуусан байна. Би 2000 онд цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгосон.
Сүүлд цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн өөрчлөлтөөр цэргийн алба хаагч иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төж ажилласан 1 жилийг 6 сар цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцоолсон байдаг. Энэ өөрчлөлтөөр 7 жилийг нэмж тооцоолсон. Өнгөрсөн онд тэтгэвэр 27 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Энэ оны 2 дугаар сарын 1-ээс миний тэтгэвэр 28,100 төгрөгөөр нэмэгдсэн. Гэтэл миний өмнөх 27 мянган төгрөгийн нэмэгдэл хасагдсан байна. Энэ ямар учиртай вэ? Би 468 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. 2018 онд 27 мянган төгрөгөөр нэмэгдээд энэ 2 дугаар сард 28 мянган төгрөгөөр нэмэгдэхээр нийт 523 мянган төгрөгийн тэтгэвэр авах ёстой. Гэтэл 496 мянга болж буураад байна. Энийг тайлбарлаж өгнө үү? Энгийн газар ажилласан жилийн нэмэгдэл хасагдана гэж байх уу гэж асуусан таны асуултад нийгмийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтэн нар мандах хариулж байна. Хөвсгөл аймгийн иргэн даваажийн асуултанд хариулъя. Таны хувьд бол цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгочоод дараа нь 2018 онд цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 86-гийн 2-ыг 1 жилийг 1.6 жилээр нэмэгдүүлээд 7 жилийг нэмэгдүүлээд 27 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэж би ойлгож байна. Сая 2019 оны 1 сарын 16-ны өдрийн Монгол Улсын засгийн газрын 26 дугаар тогтоолоор нийгэм даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн албан хаагчийн тэтгэврийг нийтдээ жигдхэн 24 мянган төгрөгөөр 2019 оны 2 сарын 1-ээс нэмэгдүүлэх тогтоол гарсан байгаа. 28 мянган төгрөгөөр биш 24 мянган төгрөг нэмэгдсэн байгаа. За таны өмнөх жилд 86-гийн 2-оор 27 мянган төгрөгийн нэмэгдэл нь саяны энэ 24 мянган төгрөгөөр нэмэгдсэн одоо хасагдах ёсгүй юм. За тэгэхээр та Харьяа аймаг сумынхаа нийгэм даатгалын хяналтын байцаагчтай өргөдлөө өгөөд тэтгэврээ дахин хянуулж болно. Та бүхэн асуултаа манай редакцийн 32 18 32 дугаар залгаж хэлхээс гадна 88 тэг 3 29 50 дугаарын утсанд зурвас илгээгээрэй. Зурвас илгээхдээ хаанаас хэн холбогдож байгаагаа заавал бичээрэй. Мөн асуултаа тодорхой бичиж ирүүлээрэй. Нийслэлийн хан уул дүүргээс сонсогч инх хамглан нэвтрүүлгийн 32 18 32 дугаарт холбогдож асуулт асуулаа. Манайх өнгөрсөн оны 11-р сард 2 өрөө орон сууц авсан юм а. Тухайн үед 70 сая төгрөгийн 20% өгөөд үлдсэн мөнгийн барилгын компанид улирал бүр хүүгүү төлөхөөр гэрээ байгуулсан. Гэтэл байрны чанар маш муу байна. Хам тааз нь мөөгөнцөртөх, дээд айлын дуу чимээ тод сонсогдох гэх мэтчлэн бэрхшээлтэй зүйл олон гардаг. Бид төлөх мөнгөн дүнгээ багасгах эсвэл буцааж авах боломжтой юу? Хоёр талын байгуулсан гэрээнд энэ тухай тодорхой заагаагүй гэсэн байна. Уйлзан үндэсний хүрээлэнгийн сургалт хариуцсан мэргэжилтэн өмгөөлөгч Оюун Эрдэнэ. Ер нь бол яг энэ хүний тухайд гэх юм бол заавал гэрээтэй танилцж тодорхой хариулт өгнө. Тэгэхдээ ерөнхийдөө бол мэдээж барилгын асуудал өөрөө чанаргүй байгаа тохиолдолд мэдээж энэ асуудлыг шийдвэрлүүлэх тэр талаараа гомдол гаргах тэрнийг одоо энэтэй холбоотой барилгаас үүдсэн одоо гомдолтой холбоотой бусад хохирлыг бол нэхэмжлээд өөрөө энийг нөхөн төлөвлөх боломжтой эсвэл төлбөрөөс нь хасалт хийлэгдэх юм уу энийг бол эхлээд харилцан тохиролцох боломжгүй тохиолдолд шүүх буюу бусад одоо хуулийн байгууллагаар шийдвэрлэх боломжтой. Радио улаач таны зарлага. Хууль зүйн мэдээллийн соёмб нэвтрүүлэг. Сонсогч таны асуултад мэргэжлийн хүнээс хариулт тайлбар өгч хүргэдэг соёмб нэвтрүүлэг үргэлжилж байна. Нийслэлийн төрийн өмчийн сургуулийн багш анхмаа нэвтрүүлгийн 88 тэг 3 29 50 дугаарт зурвас илгээсэн байна. Манай сургуулийн шинэ жилийн цэнгүүн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болсон юм а. Тухайн өдөр би хүндэтгэх шалтгааны улмаас шинэ жилийн цэнгүүндээ оролцоогүй. Гэтэл 2019 оны 1-р сарын цалингаас нэг өдрийн цалин хассан байна. Асуухаар шинэ жилдээ оролцоогүй буюу бүх нийтийн ажилд идэвхтэй байгаагүй гэх тайлбарыг өглөө. Байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд оролцохгүй байх нь нэг өдрийн цалин хасах үндслэл болох уу гэж асуусан байна. Таны асуултад Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны хуулийн мэргэжилтэн Саран Цацралт хариуллаа. Салхин шийтгэл гэдэг маань бол тэгэхээр хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн тухай заасан үүрэг, за мөн яг нь хөдөлмөрийн дотоод журам заасан үүргээ биелүүлэхин төлөө оногдуулдаг. За тэгээ энэ маань болохоор сануулгах цалин 20 хүртэл хувиар 3 сар хүртэл хугацаагаар буулгах гэсэн энэ бол энэ салхины одоо зөрчил оногдуулж байгаа шийтгэл байхгүй юу. За энийг 2 буюу түүнээс дээш удаа тавтан гаргах юм бол энэ
тохиолдолд бол тухайн хүнийг яах нь ажлаас халах хүртэл арга хэмжээ авах ёстой гэсэн үг. Гэхдээ бүх нийтийг хамарсан ажил буюу шинэ жилийн үйл ажиллагаанд оролцоогүй гэдэг үгнээс тухайн хүнд сахилгын шийтгэл оногдуулах ёс байхгүй. Энэ бол яах нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг юм уу, хөдөлмөрийн тухайн хууль заасан үүрэг юм уу? Мэдээж хөдөлмөрийн дотоод журамтай ажилтан заавал шинэ жилд орох үүрэгтэй гэж заагаагүй байх ёстой. Энэ маань болохоор шинэ жилийн арга хэмжээ гэдэг маань тухайн хүний ажил үр гүйцэтгэж байгаа буюу тухайн хийх ёстой ажил үүрэгт нь тэнд холбоотой үйл ажиллагаа биш гэсэн үг. Тэгэхээр энэтэй холбоотойгоор арга хэмжээ авч байгаа нэгдүгээр буруу үндэслэлгүй хуульчилсан байна. За хоёр дахь асуудал болоод ирэхлээр энэ сахилгын шийтгэлийг юугаар авах ёстой вэ? Заавал тушаалаар авах ёстой. Тухайн зөрчил маань тогтоогдсон болоо гэдэг асуудал тавиад байдаг бол энэ буруу. Сахилгын шийтгэлийг хэрхэн хүчингүй болгох вэ? Сахилгын шийтгэлийг үндэслэлгүй гэж үзэж эрх зөрчигдснөө мэдсэн тохиолдолд хаана хандах вэ? Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны хуулийн мэргэжилтэн Саран Цацралд энэ талаар нэмэлт мэдээлэл өглөө. За тэгээд сахилгын шийтгэлтэй холбоотой асуудлыг хүчингүй болгох энийг үл эцэлж хаагур хэн шийдэх ёстой вэ гэхлээр хөдөлмөрийн тухай хуулийн зааснараа бол энэ маш шууд шүүхээр хэн шийдвэрлэх маргаан гэсэн үг. Тэгэхээр эрхэм зөрчигдсэнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын хугацаанд тухайн сахилгын шийтгэлтэй холбоотой асуудлаар хэврээ өөрөө үндэслэлгүй л гэж үзэж байгаа бол шүүхэд хандаа тухайн сахилгын шийтгэлтэй холбоотой тушаа шийдвэрийг хүчингүй болгох эрх нь бол өөртөө байгаа гэсэн үг. Хэрвээ тийхгүйгээр 3 сарын хугацаа өнгөрсний дараа асуудлаа шийдвүүлнэ гэвэл хууль шүүхийн байгууллага хүлээж авахгүй. Энэ бол хууль хугацаа хэтэрсэн гэж үзнэ. За энэ хугацаанд ямар нэгэн гомдол гаргаагүй байгаад байгаа тохиолдолд тухайн хүнийг тухайн сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үздэг. Тэгэхээр тухайн сахилгын шийтгэл авсан багшд бол би юу зөвлөх гээд байна гэхээр хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан үсгээд сахилгын шийтгэлээ хүчингүй болгох эрхтэй шүү. Тэгэхээр шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлээрэй л гэж хэлнэ. Энэ шүүхээр хаан шийдвэрлэх маргаан гэдэг асуудал дотор байдаг байхгүй юу? Яг үйлдвэрчний эрхийн тухай хууль үйлдвэрчний эвлэлийн дүрэндээ юу гэж заасан байдаг вэ гэхээр тухайн байгууллага дээр байгаа үйлдвэрчний эвлэлийн хороо маань анхан шатны хороо дарга маань юу хийх ёстой вэ гэхээр ажил олгогч ажилтан хоёрын үйл явдлыг бол яах нь эвлэрүүлэх арга хэмжээ авах ёстой гэсэн үг. Тухайлбал энэ болохгүй байна. Манай дүрм журамд ингэж нийцэхгүй байна гэдэг асуудлыг бол үйлдвэрчний эвлэлийн хороон дарга тавих эрхтэй ч тэр шаардах эрхтэй. Тэгэхээр үйлдвэрчний эвлэлийн хороон даргатаа ч хандаарай. За мөн яах нь сахилгын шийтгэлээ хүчингүй болгохлоор шүүгчсэн давхар хандаарай л гэж. Хууль таны амьдралд хууль зүйн соёмбор нэвтрүүлэг. Хууль зүйн мэдээллийн соёмбор нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлж байна. Та бүхэн асуултаа 32 18 32 дугаард залгаж хэлхээс гадна 88 тэг 3 29 50 дугаарын утсанд зурвас илгээгээрэй. Зурвас илгээхдээ хаанаас хэн холбогдож байгаагаа заавал бичиж тодорхой асуугаарай. Асуултаа эрт явуулбал бид дараагийн дугаарт танд хариуг нь өгөх боломжтой болно. Таны эрх ашиг зөрчигдөж хохирсон бол танд хуулийн тайлбар мэдээлэл хэрэгтэй бол бидэнтэй холбогдож асуултаа асуугаарай. Нэвтрүүлэг бэлтгэсэн редактор Отхон Эрдэнэ, найруулагч Баясгалан, нэвтрүүлэгч Од Баяр.